За нэгэн жирэмсэн эмэгтэйгээс ирсэн асуултанд хариулъя. Энэ эмэгтэй 32-7 хоногтой жирэмсэн эмэгтэй даралт нь нэгсээд хавгнаад толгой нь өвдөд байна. Энэ хэр зэрэг аюултай шинж тэмдэг вэ гэж асуусан байна. За энэ хүний хэлж байгаа өгүүлэмжинд даралт ихсээд хавгнаад байна гэдэг нь та жирэмсний хожуу үеийн хордлого гэдэг онцтой жирэмсэн эмэгтэй байна. Дээрэс нь толгой өвдөд гэж үг байна. Өөрөөр хэлбэл та жирэмсний хожуу үеийн хордлого хүн чатанда орсон ийм эмэгтэй байна. Энэ эмэгтэй зөвлөгөө өгөхөөс өмнө хамгийн түрүүнд жирэмсний хожуу үеийн хордлого гэж юу хэлэх вэ гэдгийг тайлбарлая. Жирэмсний хожуу үеийн хордлого гэдэг нь хамгийн энгийн 3 шинж тэмдгээр илэрдэг. Үүнд нь даралт ихсэх, хавгнах, шишээсэн дуурайг ялгах гэсэн 3 шинж тэмдгээр илэрдэг. Илэрч байгаа энэ шинж тэмдгүүдийн хувьд бол зайлшгүй том эмнэлэгт очих, зөвлөх хэмжид очих шаардлагагүйгээр өөрөө ч оншилж боломжийн юм 3 шинж тэмдгээр илэрдэг. Энэ эмгэгийг жирэмсний хожуу үеийн хордлого гэж нэрлэдэг. Жирэмсний хожуу үеийн хордлогын үед энэ 3 шинж тэмдэг нь нэгэн ч илэрч болно, эсвэл аль нэг хоёр нь ч илэрч болно, мөн гуруулаа ч илэрч болдог. Гэхдээ саяны хилээд байгаа 3 шинж тэмдгийн аль нэг нь эсвэл аль нэг хоёр нь дээрэс нь гуруулаа илэрсэн жирэмсэн эмэгтэйгийн толгой нь өвдөж, нүд нь бүрэлзэж, шилэн хүзүүн хөшиж, аюулхай орчинд өвдөж байвал энэ эмэгтэй жирэмсний хожуу үеийн хордлого нь хүнд чатанда шилжсэн байна. Өөрөөр хэлбэл танд таталт үүсхийн өмнөх шатанда явж байна гэсэн үг. Энэхүү жирэмсний хожуу үеийн хордлогын үед зөвхөн эхийн эрүүл мэнд амь насанд аюул учруулаад зогсохгүй ургийн амь насанд аюул учруулдаг. Өөрөөр хэлбэл жирэмсний хожуу үеийн хүнд шатанд байгаа тохиолдолд ургийн өсөл саарах хам шинж тохиолддог. Ийм учраас асуулт асуусан жирэмсэн эмэгтэй та яаралтайгаар мэргэжлийн эмчэд ханд мэргэжлийн эмнэлэгт очиж үзвэл хэрвээ шөнө оройн цаг байх юм бол та түргэн дуудаж эмнэлгийн тусламж аваарай. Эмч таныг заавал эмнэлэгт хэвтүүлэн энэ тохиолдолд гэрээр эмчилнэ гэж хизээч байхгүй. Эмнэлгийн нөхцөл эмчилнэ, та ямар нэгэн шалтгаан тооцоолгүйгээр яаралтай эмчийн заавраар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээрэй. За үүнтэй холбоотойгоор нийт жирэмсэн эмэгтэйчүүд та бүхэндээ жирэмсний хожуу үеийн хордлогын эрсдэлт хүчин зүйлүүдийг нэрлэе гэж бодож байна. Хэрвээ та анхны жирэмсэн бол та 35-аас дээш насны ахимаг жирэмсэн эмэгтэй бол ихэр жирэмсэн эсвэл таны ээж эгч нар жирэмсний хордлоготой байсан бол эргэтэн тогтолцооны талаас эрүүл биш, цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй, зүрх уушиг элэг бөөр мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй, мөн түүнчлэн таны толгой өвддөг бол эрсдэлт хүчин зүйл болно. Эцэст нь жирэмсэн их та энэ талын тодорхой хэмжээний мэдлэгтэй байж чадвал та үүсэж болох эрсдлүүдээс өөрийгөө болоод үрээ хамгаалж чадна. За жирэмсний сүүлийн 3 сар тохиолддог жирэмсэн эмэгтэй сэтгэл зүй бөгөөд гоо сайхны хувьд нэлээд дарамт учруулдаг нэгэн асуудал бол язралтын тухай асуудал байдаг. Язралт үүсэх үндсэн шалтгаануудад жирэмсний сүүлийн 3 сард жирэмсэн эмэгтэй та биеийн чин их нэмэгдвэл, мөн түүнчлэн хит том ураг тээвэл, мөн бид бүхний арьсны уян хатан чанарыг агуулж байдаг эластин коллагены агууламж багассан тохиолдолд энэ язралт нь үүсдэг байх нэ. Язралт үүсэхдээ ихэвчлэн улаан хүрэн өнгийн зурвас маркийн судлууд үүсдэг. Тэгээд аажимдаа цаг хугацаа явсны хэрээр цагаан өнгөтэй сориг болж үлддэг. Язралт үүсэж байгаагийн эхний шинж тэмдэг бол захтан нь халуун оргин арьс таталдах шинж тэмдгүүд илэрдэг байх нэ. Нэгэн жирэмсэн эмэгтэйгээс эмчээ язралт үүсэхгүй байж болох уу гэсэн асуулт ирсэн байна. Тэгвэл танд үүсэж буй язралт нь удамшлын болон генетикийн шалтгаантай биш л бол арьс өөрөө сундаг агшдаг эргэтэн учраас та язралтаас арьс арчилгааны зөв аргуудыг тохирсон үед нь хэрэглэснээр энэ язралтаас үрсэн сэргийлж болно.
Арьс арчилгааны маш одоо чанартай тоснууд гарсан шүү дээ. Жишээлх юм бол одоо чидүүнтэй, кокостой, мөн эластинтэй, коллагентэй тосуудыг эмэгтэйчүүд өргөн хэрэглэж байна. Монгол орны түвшинд болохоор сүүлэн тосыг олон эмэгтэйчүүд хэрэгэлдэг. Мөн загсан тосыг бас эмч нар зөвлөдөг. Энэ тосуудыг таталдсан, тэр хуурай оргиж байгаа, тэр захтанж байгаа хэсгүүдтэй одоо язрахаас өмнө цаг үе мөчийг олж түрэх юм бол таны арьс язрахгүй байх бүрэн боломжтой. За дараагийн асуулт болохоор өмнөх жирэмсэн дээр сорив үүссэн, энэ үүссэн сорив маань арилах боломжтой юу гэсэн асуулт байна. Ер нь жирэмсний үед үүссэн язралтын улмаас тогтсон энэ сорив бол арилахгүй гэж үздэг, тэгтээ бүдгэрдэг. Ийм учраас бид нар арилахгүй юм чин гэж үзэлгүйгээр зүгээр сууж болохгүй. Энэ нэг арилгах талаар нэлээд хэдэн судалгааны ажлыг би уншсан. Арьсны нөхөн төлжилт бол доороосоо явагддаг. Гэтэл шинэ арьс үүсэх гэхээр хуучин сорив одоо саад болоод байдаг. Ийм учраас энэ судалгааны ажил дээр бол арьс арчилгааны гуйжуулагч буюу скрабыг хэрэглээд нөгөө үүссэн одоо сорвин дээрээ язралтан дээрээ түрхээд байхад энэ сорвины цусан хангамж нэмэгдэж орж өөрөөр хэлбэл доороос нь шинэ арьс нөхөн төлжиж гарч ирсэн үр дүн харагдсан. Ийм учраас арьс арчилгаагаа зөв цагт нь хийх юм бол бас л энэ үүссэн сорив бүдгэрдэг гэдгийг харуулж байна. Нийт жирэмсэн эмэгтэйчүүд та бүхэн жирэмсний сүүлийн 3 сарда биеийн жингээ хит нэмэгдүүлэхгүй байх, хит халуун усанд орохгүй байх, тээж байгаа хүүхдээ хит томруулахгүй байх, бие бариагүй чөлөөтэй болж өгвөл дааван хувцс өмсөх, та хоолтонд анхаарал хандуулж амин дэм цайраар баялаг хоол идэхийг зөвлөж байна. За энэ нэг жирэмсэн эмэгтэйгээс асуулт иржээ. 9 сартай жирэмсэн эмэгтэй байна. Сүүлийн 7 хоног шүн болгон шүрмэс татлаа. Үнэхээр зовиртой байна, ямар арга хэмжээ авах вэ гэжээ. За шүрмэс татна гэдэг нь бол жирэмсний сүүлийн 3 сард бүр илүүтэйгээр тохиолддог ийм эмгэг. Энэ үнэхээр зовир шаналгаатай илэрдэг. Шүрмэс татах үндсэн шалтгаан бол ерөөсөө жирэмсэн эмэгтэй одоо цуснд гэдэг юм уу биед шингэн дутагдсантай холбоотойгоор үүсдэг, мөн эрдэс бодисын дутагдaltaгаар үүсдэг гэдгийг бид ерөн цөмөөрөө мэддэг. 9 сартай жирэмсэн эмэгтэйгийн хувьд бол төрөлтөн төгсөн байна, удахгүй төрнө. Тэгсэн мөртлөө сүүлийн 7 хоног энэ эмэгтэйгийн шүрмэс татаа шүн нойргүй хонж байна гэдэг бол нэлээд хэмжээний одоо дарамт ачаалал энэ эмэгтэйд учирчээ гэж ойлголоо. Ингээд та шүрмэс таталтыг зогсоохын тулд дараах зөвлөмжийг бас анхаарал аваарай. Үүнд хэрвээ таны шүрмэс татаад байвал зөөлөн иллэг хийгээрэй. Хэрвээ энэ нь үр дүн хангалтгүй байвал шүрмэс татсан тэр талын хөлөндөө бүлээн жин тавиарай. Мөн үйлчилгээ бас дутмаг санагдвал бас тэр талын хөлөө халуун бүлээн усанд дүрээрэй. Тэгээд шүрмэс таталт зогсмогц та босож зогсох хэрэгтэй. Тэгээд бол зүгээр баг зэрэг үргэлжлүүлэн алхахыг зөвлөдөг. Шүрмэс таталт зогссны дараа ч гэсэн өвдөлт нь удаан хугацаагаар үргэлжлээд байх юм бол хүйтэн жин тавихыг бас зөвлөдөг. Хэрвээ шүрмэс таталт нь давтагдаад олон хоног үргэлжлээд байвал та мэргэжлийн эмчтэй хандаараа. Танд одоо дутагдаад байгаа эрдэс бодисыг ямар тунгаар хоолд унднаас авах, ямар тунгаар одоо нэмэлт бүтээгдэхүүнээс авах уу гэдгийг бас танд зөвлөх болно. Мөн алдагдаад байгаа шингэнийг заавал нөхөх шаардлагатай. Хэрвээ та хангалттай нөхөж чадах юм бол дахин шүмс татахгүй байх бүрэн боломж бүрдэн. Хамгийн их одоо өргөн хэрэгэлдэг шингэн бол үзэмний шүүс. Ер нь үзэмний шүүс нь калиум, магний, кальцийн агуулмж өндөртэй байдаг. Мөн антиоксидант чанартай байдаг учраас тэр таталтаад байгаа тэр булчин сулруулах, өөрөөр хэлбэл хүчил төрөгчийг нэмэгдүүлэх, өвдөлт намдах үйлчилгээтэй учраас үзэмний шүүсийг өдөртөө хангалттай хэмжээр ууж байх юм бол энэ эрсдэл байдлаас хамгаалж чадна. Жирэмсэн эмэгтэйд хөлийн судас бүдүүрэх эмгэг нь жирэмсний сүүлийн 3 сард элбэг тохиолддог. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% нь тохиолддог ийм л эмгэг. Энэ нь үүсдэг нэлээд хэдэн шалтгаан байдаг. Үүнд нэгдүгээр эхийн биеийн жин нэмэгдсэнтэй холбоотой, мөн ургийн биеийн жин нэмэгдсэнтэй бас холбож тайлбарладаг. Бас түүнчлэн ураг томорсонтой холбоотойгоор хэвлийн том судсуудыг
дарсантай холбоотойгоор түүний урсгалд нь саад учирдаг. Мөн түүнчлэн жирэмсний дааврын нөлөөгөөр судаснуудын хан суларсантай холбоотойгоор энэхүү эмгэг үүсдэг гэж тайлбарладаг байна. Жирэмсэн эмэгтэйчүүд ер нь энэ эмгэгийг үүссэн хэсгээ бараг өөрсдөө мэдээгүй гэж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол нөхөр нь юм уу, найз нь араас нь харахад чиний хөлний судас бүдүүрсэн байна, өргөссөн байна, хагарсан байна гэсэн үгээр одоо ихэвчлэн өөрсдөө мэдсэн гэж тайлбарладаг. Тэгээд энэ үеэс эхлээд нэрээ хөл маань өвчтөй байгаад байгаа юм байна штэ. Явхад хүндүүрлээд байгаа юм байна штэ. Энэ хөл хавгнаад байгаа юм байна штэ гэдгээ өөрсдөө мэдэрсэн тухайгаа ярьдаг. Иймд жирэмсэн эмэгтэй та хөлийн судсаа бүдүүрүүлэхгүй хагарахаас урьдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд биеийн чингээ нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрвээ танд хөлийн судас бүдүүрэх эрсдэл байвал эсвэл бүдүүрээд хагарчихсан байвал энэ хөлийн судасны бүдүүрлэлтэнд зориулсан тусгай тос байдаг. Энэ тосыг нэмгэн түрхэд орой болгон хөлийн шагаанаас гуйрууга чиглэлдээ зөөлөн илэг хийгээрээ мөн хэрвээ таны хөлийн судас бүдүүрээд ямар нэгэн өдөртөө зовиортой шаналгаатай байвал орой болгон хөлөө сойгороо мөн хөлийн судас хагарахаас урьдчилан сэргийлж эсвэл хагарсан тохиолдолд та зориулалтын оймс өмсөөрэй. Эцэст нь хэлэхэд хөлийн судас бүдүүрэхэд хамгийн том эрсдэл хүчин зүйл бол ойрхон төрөх байдаг учраас та гэр бүл төлөвлөлт буюу төрөлт хоорондын зайдаа анхаараарай. Нэгэн жирэмсэн эмэгтэй асуужээ. Би 34-7 хоногтой жирэмсэн. Амьдралын шаардлагаар төрхийн өмнөх амралтаа авахгүй ажилласаар байх сонирхолтой байна. Энэ нь ямар үр дагавартай болохыг та надад тайлбарлаж өгөөч гэсэн асуулт ирсэн байна. Энэ эмэгтэйгийн асуултанд хариулахын өмнө жижигхэн тайлбар хийе. Ер нь таны хэвлийд боожиж байгаа хүүхэд үр тогтсон цагаас өнөөдрийг хүртэл ямар ч аюулгүй нөхцөл орчинд амьдрах эрхтэй. Учир нь та жирэмсэн байх үедээ таны амьсгалж байгаа агаар, идэж байгаа хоол, одоо амьдарч байгаа хөрс, ажиллаж байгаа ажлын нөхцөл хүртэл бүгд эрүүл байх шаардлагатай. Таны жирэмсэн үедээ хийж байгаа ажил нь таны өөрийн эрүүл мэндэд болон таны тээж байгаа хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх үзэх хэмжээгээр эсвэл та өөрийн биеэр хүнд хүчээр ажил хийдэг, эсвэл хортой хүнд нөхцөлд ажилладаг бол та жирэмсэн хугацаанд ажлын нөхцөлөө өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд бид бүхэн жирэмсний 32-7 хоног буюу 8 сартаагаас эхлээд л төрхийн өмнөх амралтаа авах ёстой. Энэ амралтыг эмч миний хувьд юу гэж боддог вэ гэхээр та төрөхдөө маш их хэмжээний хүч энерги зарцуулнаа. Энэндээ зориулаад өөрийнхөө биеийг бэлдээ. Эрүүл мэндэд анхаараа. Өөрөөр хэлбэл жирэмсний энэ хугацаанд илгэний, бөөрийн, зүрхний, төв мэдрэлийн тогтолцооны бүхэл эргэтэн тогтолцооны талаас маш их ачаалал учирдаг юм аа. Ийм учраас та төрөлтөндөө бэлтгэхийн тулд энэ амралтанд заавал хамрагдах ёстой гэдгийг л хэлмээр байна. Нэгэн жирэмсэн эмэгтэйгээс ийм асуулт иржээ. Эмчээ би төрөх төхөж байгаа жирэмсэн эмэгтэй сүүлийн үед сэтгэл санаа үнэхээр тавгүй байна, нойр хүрэхгүй хэцүү байна, зөвлөгөө өгөөч гэжээ. Ер нь жирэмсний бүхий л хугацаа сэтгэл зүйн хямрал байдаг. Гэхдээ жирэмсний сүүлийн 3 сард сэтгэл зүйн хямрал хамгийн ихээр тохиолддог. Жирэмсэн эмэгтэй төрөлд төгсөн учраас их юм бодно, төлөвлөн, айдас хүйдсэн, хүрнэ. Ялангуяа би яаж төрөх болоо, хаана төрөх болоо, хэн эмчтэр төрөх болоо, мөн жирэмсний хугацаанд тийм юм хэрэгэлчихсэн. Хүүхэд минь хэрхэн ямар төрөх болоо, мөн түүнчлэн жирэмсэн үедээ маш хэмжээгээр одоо таргалсан, турах болов. Төрсний дараа хэрхэн яаж цалингүй амьдрнаач гэх мэт маш олон шалтгаантай бодлууд жирэмсэн эмэгтэй хүнд болгонд л байдаг л бодол. Жирэмсэн хүн болгонд жирэмсний сүүлийн 3 сард илрээд байгаа энэ сэтгэл зүйн хямрал нь хүн болгондоо өөр өөрийн онцлогтой маш олон шалтгаантай байдаг. Энэ олон шалтгаан болгоны араас хөөцөлтөд байвал таны бие дийлэхгүй.
Жирэмсний сүүлийн сард илэрч байгаа энэхүү сэтгэл зүйн хямралаас болоод таны жирэмсэн эмэгтэй зүрхний цогцолт нэмэгдэн, амьсгалын тоо олширна, тэгээ эн тентгүй ямар шалтгаангүй өвдөлт илэрнэ, юу болоод юу өвдөд байх тайлбарлахад хэцүү байдалд орно. Та жирэмсний хувьд умайн тооноос өгнө, дутуу төрнө. Мөн түүнчлэн жирэмсэн их таны болон тээж байгаа хүүхдийн амь насанд аюултай жирэмсний хүнд хэлбэрийн хордлогоор хүндрэгч ийм тохиолдлууд тохиолдно. Зөвхөн таны биед одоо ийм сүрэг нөлөөд илрээ зогсохгүй таны тээж байгаа хүүхдийн өсөлтөнд хүртэл нөлөөлөд ургийн өсөлтийн саатал илэрнэ, ураг амьгүй болоход хүртэл нөлөөлдөг гэдгийг л та бас ойлгох хэрэгтэй. Иймд сэтгэл зүйн хямрал бүхий одоо төрөлтөнд өгсөн жирэмсэн эмэгтэйчүүд та бүхэндээ дараах зөвлөгөөг өгье. Үүнд нэгдүгээр бухимдал төрүүлсэн хүчин зүйлүүдээс аль болох та хол байх. Хэрвээ та сэтгэл зүйн хямралтай байвал аль болох дотны хүндээ хэлж сэтгэлээ уудлах. Эсвэл жирэмсэн болон төрөлттэй холбоотойгоор үүсэж байгаа сэтгэл зүйн бухимдал байвал жирэмсний хяналтын эмчтэй юу ч нуулгүй тайлбарлаж түүнээс мэргэжлийн зөвлөгөө авах. Мөн түүнчлэн их сурвалжгүй сошиалын хар мэдээнээс хол байхыг танд зөвлөж байна. Хэрвээ та өнөөдрөөс эхлээд сэтгэл зүйн хувьд мөн бие бэлтгэхийн хувьд тайван байж чадвал өөрийгөө аль болох завгүй байлгаж боломжтой бол өөрийгөө аль болохоор хөгжүүлж чадвал таны жирэмсний явцж тайван байна, таны хүүхдийн хөгжилч эрүүл байна, та ямар ч хүндрэлгүй амар амгалан төрөх болно. Ингээд жирэмсэн эмэгтэйчүүд та бүхэнд жирэмсний сүүлийн 3 сард нэлээд илбэг тохиолддог зайлшгүй асуувал шаардлагатай асуултууданд хариуллаа. Хэрвээ жирэмсэн эмэгтэй танд асууж мэдмээр урд нь тулгарч байсан жирэмсэнтэй холбоотой ямар нэгэн асуудал байвал доор комментоор үлдээгээрэй. Эмч миний хувьд хариулахад бэлэн байна.